Монголын уламжлалт тоглоом наадгай. Дайралцаа. 13 дугаар зуун гартал буюу Монголын нэгдсэн улс байгуулагдах үеийг хүртэл монголчуудын утга зохиол цэвэр нүүдэлчний аман зохиол хэлбэрээр хөгжиж байлаа. Аман зохиолын гол хэлбэрүүд нь дуу, үлгэр домог, бөө мөргөлийн дом шившлэг, сургаал, ерөөлийн үгс, байлдааны болон ан авын урай дуудлага байдаг. Эдгээрийн гол үүрэг зорилт нь иргэнийг засаж сайжруулахад чиглэгдэх ба ихэвчлэн хүүхэд залуусыг сурган хүмүүжүүлж, ой бэлэг сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг, ёс суртахуун гоо зүүн хүмүүжлийн хүчтэй зэвсэг чухал хэрэглүүр болж өгдөгт оршиж байлаа. Мөн аман зохиолд хүүхдийн аман зохиол хэмээх цэвэр бие даасан төрөл байдаг. Үүнийг үгэн наадамч гэж нэрлэх нь бий. Үгэн наадамд хэл зөвшрүүлэх үг, төргөн хэллэг, жороо үг, зугаа үг, онцлог зэрэг нь багтдаг бөгөөд үүний нэг нь тод жишээ болох дайралцаа үг буюу аялгад тоглоом юм. Дайралцаа үг нь эртний уламжлалтай. Эрт үеэс хүмүүс минь тус нутаг усаа мэдлцэх харилцан ярианаас зарга үүсгэд нэг нь нөгөөгөө уран үгээр давах гэсэн харилцаанаас дайралцаа үүссэн гэж үздэг юм байна. Хүүхдүүд хоорондоо хурдан сэтгэх чадвар шүлэглэх авьяасаа солилцсон цэц булаалтахад зориулагдсан уран хошин харилцаа шүлэг юм. Уран үгийн холбоогоор оюун ухааны цэцийг булаалцдаг дайралцаа хэмээх аялгад тоглоомыг зарим газар дандилдах хэмээн ярилдэг байна. Маргаан нь шүлгээр байх тул хүүхдийг шүлэг хэлбэлд сургах, уран хэллэгийг хөгжүүлж, ардын яруу найрагт сургах ач холбогдолтой. Мөн энэхүү аялах тоглоом зорилгоороо өрсөлдөгч хоёр аль болохоор бие биесийн хорыг майдсан цэцэн цэлмэг үг өгүүлбэр шууд зохион асууж хариулах байдлаар мэтгэлцэн тэмцэлдэж эцэст нь хэн нэгнийгээ давах гэсэн санааг агуулж байдаг. Дайралцаа үгийг хэлэхэд морин хуур хөгжмөөр найрав хамсарч түүний аялгуунд хоёр хүүхэд ээлжлэн мэтгэлцэж цэц булаалтсан уран шүлэг хэлдэг онцлогтой. Монгол ардын аман наадгай дайралцаа нь хүүхдүүдийг багаас нь хэл яриаг нь хөгжүүлж оюун санааг нь тэлдэг аман наадгай гэлээ. Монгол ардын дайралцаанаар хүүхдүүд хоёр тал болон хуваагдж бие биенээсээ илүү гарч хор шарыг нь малтан тэрнээсээ илүү гарахын тулд өөрсдөө хэл яриаг хөгжүүлэн илүү цэцмэгэн үгсийг ашигладаг ялгаатай байна. Монгол ардын дайралцаан дотор олон хувилбартай өгөөд хүүхдүүд хоорондоо дайралцах үедээ илүү шин зүйлийг нээж зайл эсвэл өөрсдийнхөө мэддэг чаддаг эрдэм мэдлэгээр өрсөлдөрөө ялгаатай. Үг өгүүлбэрээ хэлэх явцдаа эхлээд аялгуучлан тэмцэлдэх хол сэдвээ маш хилэмгүй урсган хэлнэ. Аман зохиолын энэхүү төрлийн хүүхдийг зугаацуулах тоглоом болохын зэрэгцээ. Хүүхэд залуусын авхаалт самбааг сорих, хурдан сэтгэж сургах, хэл хэллэгийг сайжруулах, шинийг бодож сэтгэх, оюун ухааны дэлсээр ирсэн. Энэхүү дайралцаа тоглоом нь хэдэн 100 мөр өгүүлбэр юм уу? Шүлгээ дайралцсан өрсөлдөх нь олонтой учраас өрсөлдөгч хоёр тал хилэнгийн толомгой цээжиндээ маш олон шүлэгтэй
бэлэн цэцэн өвгтэй байх хэрэгтэй байдаг. Дайралцааны гол агуулга нь BBC-г дайрч доромжлоход бус харин ухаан бодлын өрсөлдөөн учраас өрсөлдөн тэмцэлдэх гол хэсгийг онцлог тааврын чанартай зүйл эзэлдэг байна. Иймд энэ хэсэг бол онцлог таавар зүүр цэцэн үг тэргүүтнийг хэр зэрэг эзэмшсэний шалгуур болж өгдөг билээ. Энэ бол хүүхдийн аман зохиолын нэлээд нарийн боловсрсон, амьдралын туршлага харьцангуй суусан, ахлах болон өсвөр насны хүүхдэд зориулагдсан аман наадгын төрөл юм. Дайралцааны онцлог нь хоёр хот айлын хүүхдүүд талдсан хэн нэг уран цэцэн үгтэйгээ хоёр талаасаа шилж олоод маргалдуулдаг журамтай байна. Дайралцааны хөлбөрүүдийн үг хэллэг нь өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Учир нь гэвэл маргах, дайралцах бүрдээ нэгнээсээ давхын тулд шинэ бадаг, шинэ мөр зохиож байдагтай холбоотой юм.